Сайн байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ бидний эрүүл байлгахад тусалдаг 9 гарамгай эмчтэй танилцгаая. Эхний эмч бол нарны туяа. Хүн нарны туяан доор эрүүл мэндийн тэтгэж амьдралаа уртасгаж болох билээ. Нарны гэрлээс зүгтдэг хүмүүс цонхор дорой харагддаг. Бидний айрас ямагт хөнгөн борлсон байх учиртай билээ. Олон өвчин гагцхүү бид наранд ховор байдгаас л болдог юм шүү. Нарны туяа бактерийн эсрэг хүчтэй зэвсэг. Айрас туяаг хэдий ч чинээ их шингээж авнав, төдий ч чинээ хэмжээний бактерийн эсрэг энергийг олж авдаг. Хоёр дахь эмч бол эрүүл агаар. Эрүүл агаарт их бай гэсэн эмчийн зааврыг дагахаас татгалцсанаар хүмүүс өөртөө ноцтой хүндрэлийг учруулдаг. Амьсгалын үүргийг товчхон тайлбарлахыг надад зөвшөөрнө. Нэгдүгээрт түүнгүүгээр бид 5 минутаас илүү хугацаанд амьдарч чадахгүй. Үл үзэгдэгч атлаа маш чухал хүнс бол амьсгал юм. Тэр үгүй бол амьдрал үгүй. Эс бүхэнд маань хэрэгтэй бүтээгдэхүүн болох хүчил төрөгчийг бид агаараас авдаг. Амьсгал авахд хүчил төрөгч цусаар дамжин уушгинд очиж тэнд нэгэн гайхамшиг цогцолдог. Хорт бодисуудыг уусгасан үхлийн аюулт нүүрс хүчлийнхийг хүчил төрөгч зайлуулдаг юм. Амьдралын үйл ажиллагаагаар бид хор ялгаруулдаг нь тодорхой билээ. Тэдгээрийг цус цуглуулж уушгинд аваачхад шинээр орж ирсэн хүчил төрөгчүүд авч зайлуусаар байдаг. Бидний биеийг эрүүлжүүлэхэд тусалдаг 3 дахь эмч бол цэнгэг ус юм. Хүний биеийн ихэнх хэсэг уснаас бүтдэг. Ясны хүртэл 3/2 нь ус байдаг билээ. Организмд агуулгадсан усны 10%-ийг алдахтал ноцтой аюул учирна. 20%-ийг алдвал үхэлд хүрэж болно. Ус дутагдваас бие дэх физик химийн үзэгдлийн хэвийн явц зөрчигддөг. Өндөр газар байх тусмаа усыг их шаарддаг нь сонин. Уулын хүмүүс өдөрт 3 литр ус уух шаардлагатай байдаг. Энэ нь энгийн нормоос хавьгүй их юм. Үүнийг зохих хүмүүс ахуйн амьдралдаа тусгах хэрэгтэй. Нам дор газар амьдрах тусам усыг бага хэрэглэдэг. 4 дахь эмч бол зөв хоол юм аа. Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд холбоотой. Юу идэхээс хэрхэн сэтгэх нь шууд хамаарна. Тарих ямар тэжээл авнавд сэтгэлгээ нь тэгж нөлөөлдөг. Буруу хоол хүнс хэрэглэснээр тархины үйл ажиллагаа саарч сэтгэлгээ мууддаг. Тархины эд бүр зүй ёсны тэжээллийг авснаар оюун ухаан урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрч ажиллах боломж нээгддэг. 5 дахь их эмч бол өлсөлт юм. Өлснөөр та хоол боловсруулах, ялгах эрхтнүүд, элэг бөөр зэрэг бидний хамгийн буруу ашигладаг эрхтнүүдийг ангаагдаж илаашхад юуны өмнө тус хүргэнэ. Энэ эрхтнүүд цэвэршиж шинжлэгдсэний дараа цоо шин болсон мэт үр бүтээлтэй ажиллаж эхэлдэг. Бусад бүх эрхтнүүд ч үүргээ урьд байгаагүй өндөр түвшинд гүйцэтгэж чаддаг юм аа. Эрүүлжүүлэх өөр ямар ч арга хэрэгсэл өлсөлтийн адил үр дүн үзүүлж чадахгүй. Цусны эргэлт сайжирч амьдралын хүч тэнхээ өсч хоол хүнс гүйцэд боловсрч тэсвэр хатуужил нэмэгддэг. Мөн өлсөлт нь сэтгэл оюуны гэгээрэл төрөгдөг. Дараагийн их эмч бол биеийн тамир юм. Хөдөлгөхгүй байна гэдэг ашиглагдахгүй байгаа төмөртэй л адилхан гэсэн үг. Хөсөр төмөр зэвэнд идэгдэн хиндэж хэрэггүй болдог шиг бидний бие мөн тийм болдог. Хөдөлгөөн амьдралыг хөтөлж хөдөлгөөнгүй байдал мөхөл рүү чангаана. Хөдлөх тусмал хөгжин цэцэглэнэ. 7 дахь их эмч бол амралт. Амралтын маш сайн хэлбэр бол богино хугацааны нойр юм. Өдөр 1-2 цаг унтаад авах нь хүнийг ихэд сэргээж шөнийн нойрыг багасгадаг. Унтах цаг болоогүй байхад нойр хүрэх нь өвчин тусны шинж гэж бодцгоодог. Ягч тийм бишээ. Зүйн хүн өдөр унтаж байх ёстой юм аа. 8 дахь их эмч бол зөв явдал суудал юм. Зөв явдал хүний хувьд маш чухал. Анхны алхмаа зөв хий, сайн хий гэх үгсийг шууд утгаар ойлгосон ч болно. Буянтай сайхан шинэ амьдралд орё гэж байгаа бол эхлээд зөв алах. Алхаа бол зөвхөн хүнд байдаг явдал. Өөр ямар ч амтан бидэн шиг 2 мөч дээрээ цэг тэнцэн явдаггүй. 9 дахь эмч бол сэтгэлийн хүч юм.
Ухамсар бол тайлагдашгүй нууцлаг, онцгой нэгэн гайхамшиг. Тэр материаллаг биш, гэхдээ материалаас ухамсар хамаарна. Энэ хамаарлал нь хэрээс хэтэрч бас болохгүй. Оюуны хүч асар ихээ, хэрв сэтгэл санааны байдал готруу, дорой байвал өчүүхэн шарахч удаан идэгдэг юм. Хэрв итгэлтэй бол хэрийн өвчнийг ялахад архиц гардаг. Хүн сайн эсвэл муу явдлыг зөгнөн бодсноор өөрийгөө тийм зүйл програмчилдаг. Тэр юм нь аюулгүй бол биелж таарахгүй. Би идэх нь эрүүлжин гэх бат итгэл үнэхээр чухал юм шүү. Тийм итгэлгүйгээр өлсөлт санаанд хүртэл үр дүнтэй байж чадахгүй. 40 наснд хүрэхдээ та өөрийгөө эмнэх чадвартай болоогүй бол танд өөр хэн нэгэн тусалж чадна гэж юу?